Чи арай өөрийгөө энэ уудам хорвоод ганцаараа гэж бодсон юм шөөц. Наашаах. Цаг хугацаа үүсгэхээс өмнө эрчим хүчний шоо гэж байв. Шоо Cybertron гаргийн үндсийг тавьж гариг цэцэглэн хөгжиж байлаа. Шоо бол дундрахгүй нөөц нэрэг. Тийм учраас Cybertron гариг дээр шооны төлөөхтэй анги Decepticon-ууд ихлүүлсэн юм. Удалгүй шоо задгаа сансарт алга болж Cybertron-чууд шоог хэрэн эсвүүчлэн хайж эхэлсэн. Гэдэг сүртэй орчлоор кино эхэлнэ. Юу яцгаанда киногоо үзээд байж байгаа зү. Бүгдээрээ Transformers-ыг мэдэх бах. Тэгсэн чинь энэ чинь одоо хаа байсан 2007 онд гарсан кино юм байна шүү дээ. За тэрж яах вэ? Америкийн цэргийн бааз Катарт байрладаг ба одоо энэ хідэн онгоцонд явж байгаа цэргүүд бол манай киноны туслах дүр Уильямын багийнхан. Манай хэдийн алба хаа хугацаанд дуусгах гээд харих өдөр хоногоо хүлээж суугаа хүмүүстэй. Энэ үед баазын радиост үл мэдэгдэх онгоц орж иж байгаагаар энэ бүхэн эхэлнэ. Баазын ахмад бол та нар Америкийн хяналтанд байдаг 20 бүсэд байна. Наанасаа гарч далд ороо гэдэг байхгүй юу? Тэгээд онгоцын шалгаад үзсэн. Эрхмээ энэ онгоц 3 сарын өмнө Афганистан сүнсэн манай онгоц байна. Алдаа байх ёстой. Дахиад шалгаад үз. Энэ алдаа биш эрхмээ. Тэр онгоцонд миний найз өвж байсан юм. Тэгэхээр манай ахмад за тэгвэл юу ч гэсэн бааз дээр буугээд буулгачихж байгаа юм. Онгоц газардсан даруй баазын сүлжээ тасалдаад эхэлдэг. Баазынхан ч энэ онгоц бараг чөтгөрч нэвтрэх боломжгүй сүлжээг тасалдуулаад байна гэдэг. Зэргүүд бүгд онгоцыг бүслээд байж байсан. Энэ үед Decepticon болж хувраад манай ахмадын ам нь ангааж амжаагүй байхад шууд дайраад эхэлж байгаа юм. Тэгээд шууд баазын мэдээний төвлөрүүн дайраад хамаг мэдээллийг авч байгаа юм. Манай түрүүч Уильям харин багийнхнаа аваад явж байсан. Багийнх нь Эпс гэж нөхөр Decepticon-то яг харц тулгараад өгөх гэж байсан Уильямын багийнхан анхаарлын татаад манай хэд зүгтдэг. Харин Decepticon баазыг үнсэн товрог болгоно. Ингээд үзэгдэл солигдож манай киноны гол дүр Sam Witwicky гарч байгаа юм. Манай Sam угийн лүүзер нөхөр бөгөөд ангийнхандаа өвөөгийнхөө талаар танилцуулж байгаагаар гарнаа. Ахмад Witwicky-ийн Арктикийн бүсийн зургийг гаргасан судлаач юм байлээ. Ийм мундаг хүний удам өвөөгийнхөө юмыг ангийнхандаа зарах гээд байж байгаа юм. Угаасаа лүүзер нөхөр байгааз. Манай өвөөгийн нүдний шил үнэлгээг нь гаргаж амжаагүй ч олон түүхийг өгүүлэхэд байгаа юм. Ингээд чи өвөөгийнхөө илгийг зарчих бол яасан юм Witwicky? Манай хүний энэ зөвхөрсөн үйлдэл нь машин авахын төлөө юм байна л да. Тэгээд хичээл тарж манай хүн багшаасаа дүнгээ асуусан багш нь би хасах тавина гэдэг. Ер нь бол аав нь манай хүнийг $2000 бас 3A авчих юм бол анхны машиныг нь авч өгье гэсэн юм байна лээ. Тэрийгэ багштай уулзарлаад гуйж байгаад 3 дахь A авчихж байгаа юм. Ингээд Sam маань машинтай болохоор болж аав нь Porsche-ны дилерийн хажуугаар дагуулж яваад хууч машины зах дээр ирдэг. Юу гэж хүүхдийнх нь анхны машин Porsche байх вэ? Харин манай хоёрын араас 1977 оны Chevrolet Camaro зах руу орж идэг. Тэгээд Sam-ийн аав нь хүүн анхны машинаа авах гэж байгааг хэлсэн 8 бор тэрийг нь үлгэж аваад анхны машин чинь юм бол хоёулаа одоо бараг л төрөл гэсэн үг. Анхыгаа авах Bobby гээ заа юу. Гэт бас манай 8 эгчнэрийг бодвол найраад нөхөр байгаа юм. Тэгээд манай Sam-д жолооч машинаа сонгодгүй юм шүү. Машин жолоочоо сонгодог гэд синхруулж явж байгаад өнөө Camaro-гийн өмнө ирлээ. Авах Bobby маань хаанаас гараад ирсэн ямар машин гэдгийг мэдэхгүй ч $5,000 зарнаа гэж авсан. Аав бол $4,000-аас илүү төлөхгүй гинэ. Sam дуг нь их таалагдж байсан юм шиг байгаа. Угаасаа бусад машинууд нь хэд хуучин зэвэндээ идэгчсэн байгаа байхгүй юу? Camaro ч амтай юм шиг өөрөө асаж унтраад байна. Тэгтэл тэнд байсан бүх машины цонхууд хаграад авах Bobby маань $4,000-аар жолтгой Camaro-г зараад шилэн агарсан машинуудаа Вьетнам засварт авч орохоор болж байгаа юм. Ингээд машинтай болчлоо. Бүтлгүй Sam-ийн маань машин авч байгаа зорилго нь найз охинтой болох бөгөөд тийм болохоор охинтой болцох мөнгө хэрэгтэйгээд өвөөгийнхөө нүдний шилийг үнгүүдээр зарах зар тавьдаг. Катард энэ үеэр төрөвч Уильямын салааныхан амьд үлдсэн явж байдаг. Тэдний салааны EF Decepticon-ы зургийг нь дараад авцсан. Наадхыг чинь Пентагон руу хурдан явуулах хэрэгтэйгээд хончин Катар хүүгийн гэрлүү явахар болтгоо. Энэ үеэр нь Америкийн батлан хамгаалах яамны сайд Катард болсон дайралтыг танилцуулаад энэ дайралтаас одоохондоо амьд гарсан хүн үлдсэн нотлох баримт байхгүй байна. Бага ганц зүйл нь энэ долгион гэд танилцуулдаг. Баахан цэргийнхэн дунд сууж байгаа энэ бүсгүйг Мэгиг их бөгөөд иймэрхүү долгион эдэр шинжилж чаддаг болохоороо энд байгаа юм. Бүтлгүй Sam маань харин өөрийнхөө өрөөсөн дугуй Miles найзтайгаа парк орноо. Тэндэн Sam-ийн ангийн атман Trent халуухан найз охин Michaela-тайгаа байж байх ба Sam тойроод явчихмаар байсан ч Miles гэж нэг юм Trent-ийн өмнө модон дээр авирж үзүүлээд анхаарлыг нь татаж байгаа юм.
Трент хөл өмгийн багийн ахлагч ба тэр багтаа Сэм бас хэсэг байсан юм байна лээ. Тэгээд Майлсаа модноос буулгаж аваад яваад өгнө. Харин Мелика Тренттэй машины талаар маргалдаад ганцаараа алхаад яваад өгдөг. Энэ боломжийг харсан Сэм маань Майлсыг жигээд Меликаг араас нь очиж хэрэгтэй хэрэггүй юм ярьж байгаад суулгачихж байгаа юм. Машин нь өөрөөр Амандаг дуу идэр тавьж байгаад нэг толгод дээр очиод өөрөө зогсчихдог. Амихандаа л нар жаргахыг хараад наа охиноо найраа гэд байгаа юм шиг байгаа. Харин Мелика маань хамрын сүх гэж үзээд эн чинь сайн мотор байна. Бензин хурдан дамжуулдаг гэд нэлээд сайн машин мэддэг ажээ. Учир нь аав нь засварч юм байна лээ. Харин Сэм маань тэрийг тоож байгаа ч юмгүй өөр тийшээ хараад байж байдаг. Тэгэж байгаад манай хүний тэнэг яраа Меликаг залхаагаад явах гэж байсан машин нэргэж асаад нэг юм гэрт нь үргэж өгдөг. Энэ үед Америкийн ерөнхийлөгч онгоцондоо явж байна. Үйлчлэгч амттан авахаар серверийн хажуугийн хөрөгч рүү буухад тэнд нэг спикер байж байдаг. Яг үнэндээ энэ жижигхэн Decepticon байх ба энэ нөхрийг одооноос Jack гэе. Jack Америкийн ерөнхийлөгчийн сүлжээ рүү нүдэр имхийн зур нэвтрээд хамаг мэдээллийн татаж авч эхэлдэг. Пентагон судалгаа хийж байсан Мэги энийг нь олж мэдээд энэ өнөө долгионтой яг ижилхэн байна. Хамаг мэдээлэл татаж авч байна. Яг одоо ерөнхийлөгчийн сүлжээг таслах хэрэгтэй гэдэг. Ингээд сүлжээг нь тасалж Jack маань мэдээлэл авах боломжгүй болно. Серверт орж ирсэн хоёр хамгаалагчийг Jack нухаад нуугдчихж байгаа юм. Онгоц газардахад чимээгүйхэн гараад цагдаагийн машинд суудаг. Авч амжсан мэдээллээс нь манай Сэмийн өвөө Ахмад Видвикийг гараад ирэх ба түүний нүдний шилийг хайж байгаа юм шиг байгаа. Тэгээд манай Сэмийн зарыг хараад гэрлүү нь явдаг. Шүн дунд харин Сэми маань машиныг хулгайлж байх бөгөөд манай хүн араас нь гарч хөөж явсаар цахилгаан станц дээр ирдэг. Тэгээд харсан чинь машин нь робот болчихсон тэнгэрт нэг тэмдгийг гэрэлтүүлж байдаг. Ийм юм харсан Сэм миний амьд явах хоногийн доо дуусаж байгаа юм шиг байна. Ааваа ээжээ миний орондоор сэтгүүл олбол тэр чинь минийх биш шүү гэж бичлэг хийж үлдээгээд цахилгаан станц руу орноо. Тэгсэн нохоо төөгдөөд юун робот руу ордох мантай байж байсан машин нь хүрээд ирж байгаа юм. Манай хүн ч дахиад зүхтаах гэж байсан нэг юм цагдаа нар гарч ирдэг. Даанч манай хүнийг хулгаач гэж ойлгоод барьчихнаа. Өглөө нь цагдаагийн хэлцэс дээр Сэм маань юу харснаа бүгднгийн тайлбарж өгсөн цагдаа ах шээч хөөгшөө. Чи ямар харт амх хэрэгэлсэн. Гээд карманд нь байсан Можо гэд бичсэн эмийг нь гаргаж ирдэг. Уг нь манай хүний нохооных нь эм юм байлээ. Энэ үед Мэги маань Батлангийн сайдтай уулзах ба шуудхан л энэ зүйл хамгаалтын системийг нүд ирэмхийн зурвдсэн. Иймэрхүү технологи хүн төрлөختөнд байхгүй. Ер нь технологи биш, амьд организм байх гэд бодлоо хэлдэг. Сайд харин Жөний хэлсэнд идэгмээр байгаа ч иймэрхүү зүйлийг нотлох хэрэгтэй байдаг юм хөөмэн. Гинэ. Харин түрүүч Уильямын багийнхан хончин Катар хүүгийн гэрт ирээд байж байсан. Дахиад нэг Decepticon гараад ирдэг. Салааныхан дулдаж байх хооронд Уильям утас олж аваад лавлах руу залгаж Пентагон руу холбогдохыг хүснэ. Би Пентагон руу холбогдох хэрэгтэй байна. Зээлийн карт надад байхгүй. Эрхмээ таны ширүүн яриа асуудлыг шийдэхгүй байх гэж айж байна. Тэгээд Уильямын хэтвчийг асууж арийнх нь өмдний карманаас авахар болдог. Аль кармаачны юм? Энд бараг 10 кармаа байна. Тэгээд нэг юм олж аваад картын дугаарыг хэлсэн. Эрхмээ та картаараа үйлчлүүлвэл хөнгөлт эдэлтгийг мэдэх үү? Нэг юм Пентагонд холбогдож тэд хиймэл дагуулаар анхудаага Decepticon-ыг хардаг. Тэр даруй агаарын хүлэг илгээж манай хэд торгоож байх хооронд агаараас цохилд өгнө. Гэсэн жамд байна. Тэгэхээр нь 432-512-оор галал. Энэ удаа харин амтай голтой болсон ч зүхтаачдаг. Ямар ч гэсэн эсэмэнд үлдсэн Уильямын багийнхан маань аврагдаж байгаа юм. Мэги харин тэнд сууж байж чадахгүй Сэмэрхэн долгионы мэдээллийг хуулаад эмээтэйгээ амьдардаг хакер Глен найз дээрээ ирдэг. Глен эмээтэйгээ амьдардаг болохоос бараг дэлхийд байхгүй компьютерийн гоц ухаантай юм байх. Энэ ямар муухай өгүүлбэр вэ? Эмээтэйгээ амьдардаг болохоос гэж. За. Үдсэн хүмүүс нь л ойлгоно гинэ. Манай скрипт райтер. Тэгээд Глен долгион дунд нуугдаж байсан тэмдгүүдийг нэлрүүлээд 7 дугаар хэсэг Ахмад Видвикийн мөсөн уулгасан утгыг гаргаж ирдэг. Яг энэ үеэр нь мэдээлэл алдагдсан мэдсэн Пентагоныхан манай Мегигийн хаана байгааг олж мэдээд ирж барьнаа. Сэм маань харин нэг юм амс хийгээд байж байсан машин нь дахиад өөрөө яваад эхэлнэ. Энийг нь харсан Сэм маань дугуугаараа зүгтэж яваад Меликагийн өмнө онхолдож үзүүлдэг.
Тэгээд цаас зугцаар зогсоол дээр ирэхэд өнөө Жакийн сууж явсан цагдаагийн машин өмнө нь гараад ирнэ. Сэм маань цагдаа байна гэж бодоод миний машин намайг хөөгөөд байна гэсэн өнөөхөн Decepticon болж хувирдаг. Тэгээд нөгөө ахмад Witwicky-гийн нүдний шилийг хаана байгааг асуудаг. Сэм маань арай гэж зүхтаасан урдаас нь Мелика гараад ирнэ. Амхандаа аюултай гэх гээд мотогоос нь татаад унагчдаг. Энэ үед Сэмийн машин гарч ирж манай хоёрыг аврах ба Decepticon-той хөөцөлдөж эхэлнэ. Тэгээд бараг л нуугдж байсан газар яг тулаад үзэлцэхээр болж байгаа юм. Decepticon-оос өнөө Жак гарч ирээд Сэмийг хөөж эхэлнэ. Ядаж байгаад Сэм үүрч авч шидэд Жакийн уурыг хүргэж байгаа байхгүй юу? Энэ үед Мелика хөрөө олж ирээд Жакийг хэдэн хэсэг хувааж Сэм толгойг нь холоо цөлдөг. Гамаро дээр буцаад ирэхэд Decepticon-ыг янзалцсан байна. Сэм маань энэ үед машина ямар ч гэсэн өөрийг нь алах гээд оролдоод байгаа зүйл биш юм байна гэж ойлгодог. Тэгээд буцаад машин болж хувраад манай хоёрыг суу гинэ. Машин дотор Сэм маань ухаан сэлж чи машинаас айгаад байгаа юм бол над дээр суух уу? Энэ тал дээр хамгаалтын бүс байдаг гэд өвөр дээрээ суулгачиж байгаа юм. Мелика харин би ерөөсөй ойлгохгүй байна. Энэ тийм амар робот юм байж яах гэж эргэж хагас юм би машин болж байгаа юм бол гээд тэрийг нь мэдээж Гамаро сонсоод манай хоёрыг буулгаад уурлаад яваад өгнө. Эргээд ирэхдээ харин шин загварын янзын Гамаро болцсон байна штэ. Энэ үед дэлхийн агаар мандал руу хэдэн бит нэвтэрч байх ба энийг нь харсан манай хоёр хөдөлцөөд бас хөөхөн дотносоод байгаамаа. Дэлхий дээр унсан биетүүд бас л роботууд байх ба машинуудыг скайнердэж машин болж хувраад манай хэд дээр ирдэг. Тэгэхээр энэ машин болж хувраад байгаа нөхдүүд бас л Cybertron гаргаас ирсэн автобот гэх нэг төрлийн тэр гаргийнх нь үндэстэн болж байгаа. Тэдний ахлагчийг Optimus Prime гэдэг аж, зэвсгийн мэрэгжилтэн Ironhide, цэрэг Jazz, мөн эмч Ratchet нар ирсэн юм байна. Энэ хүүгийн бодлыг ууншвал эмхтэй хүнтэй энгэр зөрүүлмээр байгаа юм байна. Манай Гамаро харин Bumblebee гэх бөгөөд Cybertron-ы дайны үеэр хоолойны системээ эвдэлчихжээ. Тэгээд ярьж чаддгүй юм байна. Тэгэхээр Cybertron гариг дээр Decepticon-уудын удирдагч Megatron Shaw эзэмших дайныг эхлүүлсэн юм байна. Shaw сансар далдагдаж Megatron байрлалыг нь олсон ч дэлхий дээр ирээд алга болжээ. Харин Сэми өвөө ахмад Witwicky Антарктидад явж байхдаа мөсөн доороос хөлдсөн Megatron-ыг олсон юм байна. Тэр үед санаандгүй Megatron-ы навигацийг ажилуулад Сэми өвөөгийн нүдний шилэн дээр Shaw хаана байгааг харуулсан газрын зураг үлджээ. Энэ эрчим хүчний Shaw гэдэг зүйл нь яагаад чухал вэ гэхээр Shaw-г ашиглаж дэлхийд ирэх бүх механик биетүүдийг ам оруулан нэг төрлийн Decepticon-уудын айрмыг бүтээж болох юм байна. Тэгээд мэдээж дэлхийг устгаад задгаа сансрыг эзлэнэ. Тийм болохоор автоботууд ер нь хүн төрлөختөн аврахаар ирсэн юм байна. Тэгэхээр эхлээд нүдний шилийг олохоор боллоо. Нөгөө талд нь Мэги Глен 2 FBI-ийнханд мэдүүлэг өгч байна. Мэги сектор 7 гэдэг засгийн газрын агент Witwicky гэдэг хүн хоёр энд хамааралтай юм шиг байна гэдэг. Энэ үед Сэм болон түүний нөхөд Сэмийн гэрт ирнэ. Сэм маань цэмээрхэн нүдний шилээ хайсан ч олдоггүй. Уг нь зөвхөнд нь байгаа юм байна. Харин энэ үед дэлхийн талаар мэдлэг хүмүүс автоботууд бараг гэрт нь орж ирхнэ. Санаандгүй Ratchet тогон цохиулж унаад үүнийг нь Сэмийн аав газар хөдөлт гэж боддог. Тогон цохиулсан Ratchet харин "Юу гэдгийг мэдэхгүй Josta сайхан байлаа." Тэгээд Сэм маань та нар нүдний шилийг олуулмаар байгаа бол 5 минут нуугдаад хүлээж бай гэдэг. Тогж тасраад хүүгийнх нь өрөөнөөс гэрэлд гарч байгааг харсан Сэмийн аав ээж хоёр хүүгээ шалгах гэж ирдэг. Тэгэхдээ Сэмийг баруун гартаага найзалж байсан гэд бодчихноо. Энэ үед нь Мелика гарч ирээд өөрийгөө Сэмийн найз охин гэж хэлээд нэг юм өрөөнөөс гаргадаг. Эцэстэн шилийг олоод байж байсан хаалга нүдэж байна. 7 дугаар сектороос явж байна гэх хил аман дийлдэхгүй Симонс гэдэг нөхөр ирнэ. Тэгээд Сэмийг үл мэдэгдэх төхөөрөмжөөр шалгаад бүгднийг авч явдаг. Мочиг хүртэл. Машин дотор Симонс Сэмийн машины талаар асууж эхэлнэ. Яг энэ үед автоботууд гарч ирж машиныхын дээврийг зад татнаа. Бас хөөрхөн буу муу шагаагаад байгаа юм. Симонс ба түүний нөхөд гэхдээ нэг л гайхсан харагдахгүй байгаад нь Optimus өөрөө гайхаж байгаа юм. Тэгээд бүгднийг гаваар холбоод Меликаг маань Симонс сүрдүүлсэн болохоор дотоочтой нь үлдээдэг. Гэхдээ нэг ажилтан нууцаар дохиод амжуулжсэн тусгаагийнхан баахан машинтай ирж байдаг. Автоботууд хот дундуур зугтаасаар гүүрэнд ордог. Бараг л баригдахгүй өнгөрөх гэж байсан Сэм Мелика хоёр унаад Bumblebee тэднийг авраж тусгаагийнханд баригдлаа. Хэдий гал нээж болгоч автоботууд хүнд хор хүргэхийг хүсэхгүй.
Ингээд Сэм Мелика хоёрыг ч барьж Бамблбиг хөлдөөгөөд аваад явдаг. Харин газар унсан нүдний шилийг Оптимус олноо. Энэ үед Батлангийн сайд дээр 7 дугаар сектороос уулзахаар ирсэн байдаг. Харин сайд маань тийм газар мэдэхгүй юм байна. Завгүй байна гэд ажилдаа орох гэсэн дахиад сүлжээг нь тасалж ихдэг. Энэ үед бүр сүлжээнд нь вирус нэвтэрч утсаар ярих боломжгүй болжээ. Харин цаана нь намайг ерөнхийлөгч явуулсан сайдаа. Та энийг харах хэрэгтэй байх. Тэгэхээр 7 дугаар сектор бол ерөнхийлөгчийн харьяа байгуулагдсан маш нууц байгууллага юм байна. Хэдэн жилийн өмнө Марс руу явуулсан хиймэл дагуул 13 секунд мэдээ илгээсэн юм байна л да. Тэрэн дээр нь Decepticon-ы дүрс байх ажээ. Тэр дүрс нь Катарын бааз руу халдахад авсан дүрстэй ижил юм байна. Одоо л нэг сайд маань үүнийг харийн организм гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Тэгээд хамаг зэрэг Америк руу татаж эхэллээ. Мегийг манжсуулж туслахаа болголоо. Ингээд Avengers шиг тал талаасаа цуглаж эхлэх ба онгоцонд Меги чи яагаад энд байгаа юм? Би машин авсан. Тэгээд тэр нь робот байсан юм. Манай хэдийг бүгднгийн нэг далан дээр аваачнаа. Тэгсэн гоноо Жак ч Меликагийн цунганд нуугдаад явж байсан юм байна. Харин Оптимус болон түүний нөхөд шилэн дээрх зургаар Шон яраас явдаг. Далан доор 7 дугаар сектор байрлаж байдаг юм байна. Сэми өвөө Мегатроныг олсны дараа Мегатроныг энд авчирчээ. Түүнийг хөлдөөж судалж эхэлсэн юм байна. Энэ зүйл одоогийн хүн төрөлхтний хөгжлийн суурийг тавьсан юм. Удас, радио, сансрын хөлөг гэдэл бүгднгийнх нь. Таны энэ зүйлгээд байгаа зүйлийг чинь Мегатрон гэдэг юм. Decepticon-уудын удирдагч. Тэгээд Сэм маань Мегатроныг Шоны араас ирсэн гэлж дэлхийн ертөнцийг устгаад сансар огторгууд гарах гэж байгааг хэлдэг. Гэхдээ та нарын харж байгаачлан одоохондоо тэр хөлдөө байна л да. Манай хэдийг дагаж байсан Жак ч бусаддаа мэдээ дамжуулж дэлхий дээр орогнсон Decepticon-ууд наашаа замдаа гардаг. Тэгэхээр Шог мөн л 7 дугаар секторын олжээ. Дэлхий дээр хүн төрлөختөн үүсгэс ч өмнө ирсэн юм байна. Тэгээд Шоны цацрагийг ашиглан гар утсыг робот болгон хувиргаж үзүүллээ. Өчүүхэн буужингараа хүмүүс рүү дайрч байна. Тэгэхээр үүнийг л Оптимус яриад байж. Харин энэ үед нэг Decepticon далангийн цахилгаан станцыг устгаж, Жак харин сүлжээг нь тасалж Мегатроны хөргүүрийг унтраадаг гэж. Дайсан ирсэн мэдсэн Сэм маань миний роботыг суллаа. Тэр бидэнд тусалж чадна гэх ба Симмонс үүний эсрэг байсан ч сайд тушаал өгөн Бамблбиг судаллаа. Тэгээд түүнийг Шон дээр аваачаад манай хүн Шог жижигрүүлдэг. Тэгээд түрүүч Уильямын санаагаар Шог хот руу авч явж зэвсэгт хүчнийхэнд өгөхөр болно. Тэгэхэд бол эхлээд нисэх хүчин дуудах хэрэгтэй гинэ. Тэгээд Сэм Уильямын багтай хамт хот руу явхаар бол Батлан хамгаалах яамны сайд Симмонс Меги тэргүүтээ хөгсчүүл архив руу орж хуучин станц дээр ирдэг. Дааж микрофон байхгүй болохоор холбоо барих боломжгүй гинэ. Тэгэхээр нь хуучныхаас хуучин аргаар Морцоор дамжуулан холбогдохоор болдог. Энэ үед гаднаас манай Жак дайрч эхэлнэ. Ястай биедээ баймааргүй эвгүй нөхөр байгааз. Харин хот руу явж байсан Сэмийг хамгаалахаар Оптимус болон түүний нөхөд ирдэг. Тэдний араас Decepticon ирж байлаа. Оптимус маань хурдны зам дээр нэгдээд Decepticon-ыг устгадаг. Харин сайд маань нэг юм Пентагон руу мэдээ дамжуулж хот руу харцгуудыг явуулахар болно. Адтай Жак харин агаржуулах хоолоогоор манай хэд рүү дайрч байгаад өөрийнхөө зэвсгэнд өөрөө оногдоод дуустдаг даа хөөрхий. Хотод ирэхэд аль хэдийн агаарын хүчин ирчихсэн байна гэж бодтол энэ чинь Starscream байна. Decepticon-ууд хотод ирчихэж Starscream-ийн дайралтанд Bumblebee өртөөд хөлөө алдчихж. Хотын нөгөө талаас дахиад нэг Decepticon гарч ирлээ. Ratchet Ironhead түүнтэй тулалдаж түүнийг унагадаг. Харин Jazz маань Megatronтой үзэж байна. Хамаагүй том бас хүчтэй юм байна. Тэгээд Jazz-ыг маань дундуур нь хуваачихлаа. Melika энэ үед ачлахын машин авчирж Bumblebee-г ачдаг. Түрүүч Уильям Шог авч яваад хамгийн өндөр байрлал дээр гарч харцгуудад Шог өг гэдэг. Энэ үед бүтлгүй арчаагүй Сэм маань нэр хүн болж байгаа юм. Тэгээд явхаас өмнө Melika түүнд би чиний машинд тэр өдөр суусандаа хизээж харамсахгүй гээд үнснээ. Үнсдэггүй ч үлээ. Ингээд Ratchet Ironhead хоёр Сэмийг хамгаалan явхаар боллоо. Энэ үед автоботуудын эцэг Optimus Prime Epic Entrance хийж орж ирнэ. Ингээд нэгэн цагт найз явсан дайснууд тулгарч тулалддаг. Гэхдээ ер нь бол одоохондоо хинч нэгийн эсрэг нэг Megatronыг барахааргүй байгаа юм байна. Дараа нь Сэми араас хөөж Megatron, Ratchet Ironhead хоёрын дунд эргэж үзүүлдэг. Ингээд Сэм маань хамгаалалтгүй боллоо.
Decepticonч дайрч William-ийн багийнхан шахалтанд орж байлаа. Melika маань ардаа атсан Bumblebee-д Decepticon руу дайраад шахалтанд орж байсан William-ийн багийг аварч Decepticon-ыг устгалаа. Сэм харин барилга дээр гараад яг шок өгөх гэж байсан Starscream онгоцнуудыг устгадаг. Араас нь Megatron гарч ирж үхлийн эрэмг дээр ирсэн Сэм-ийн маань амийг Optimus аварлаа. Барилгаас бууж байхдаа Megatron дайрнаа. Тэгээд Optimus "Сэм, хэрвээ би ялагдвал шок миний энержинд суулгаарай. Би өөрийгөө золиослох ёстой" гэнэ. Ингээд тэд дахиад тулдаж Optimus ялагдсаар. Ардаас нь Starscream нэмж орж ирэх нэ. William-ийн багийнхан түүний анхаарлыг агаараас цохилт эртэл татахаар болдог. Ардаас нь галлаж William доогуур нь гарч буудахтай зэрэгцэн агаараас цохилт өгж Starscream-ыг устгалаа. Энэ үед агаарын тулаанд дахиад нэг Decepticon орж ирж агаарын хөлгүүдийг устгаж байна. Гэсэн ч хөлгүүд Megatron руу галлах ба тэр Сэм-ийн араас хөөсөөр ялагдаж байсан Optimus цээжинд нь шок суулгахыг хэлдэг. Харин Сэм маань өөрийг нь хөөж байсан Megatron-ы цээжинд суулгаж түүнийг устгалаа. Ингээд Megatron ч шоож устлаа. Ингэснээр автоботууд эргэн Cybertron гаригаас сэргээж чадхааргүй болсон ч шинэ гэрээ оллоо. Засгийн газраас сектор 7-г хааж Simmons маань ажилгүй болж байх шиг байна да хөрхий. Megatron болон түүний нөхдийг Атлантын далайн гүнд хаянаа. Сэм Melika хоёр маань амар сайхан дажаргаж бүтлгүй Сэм маань эр хүн болсон юм уу да. Тэгэхээр одоо би бодож байсан ганц cringe юм а одоо хийнэ. Би Optimus Prime. Одоо дунд нуугдсан амьд үлдсэн бүх автоботуудад энэ мессежийг илгээж байна. Бид энд байна. Бид бас хүлээж байх болно.